дахь бодлогон дээр 8 см талтай квадрат өгсөн юм байна. Будагдсан хэсгийн талбайг олоорой гэсэн. Тэгэхээр түрүүнийхтэйгээ мөн адилханаар бид яг уу гэхээр нийт талбайгаас энд нэг үзэгдэн тойргийн талбайны 4-1 хэсгийг хасаад өгчвөл гараад ирнэ гэсэн. Энэ бол хэсэг нь 4-1 хэсэг юуных вэ гэхээр тойрог дүрснэ, тийм ээ. За тэгэхээр бид нар нийт талбайгаа олохын тулд бидний нийт талбай маань квадрат байгаа. Талын урт нь 8 юм чинь 64 см квадрат гарна. За гэтэл одоо бид нэр тойргийн уртыг дугуйн талбайг яаж олох вэ гэхээр радиусыг радиусаар үржүүлээд пи-тэйгээр үржүүлдэг, тийм ээ. За тэгэхээр бидний хувьд юу гарах юм бэ гэхээр радиус маань 8, үржих нь 8, пи-тэйгээ 314-өөр бодоорой гэсэн. Тэгэхээр 8-8-ын 64. За 64-ийг 314-өөр бид нэр үржүүлэх юм бол 200 бүхэл 196 гарна. Гэтэл бид нар чинь нөгөө энэ хоёр нэг бүтэн тойргийн маань хувьд 4-1 хэсэг байгаа байхгүй, 4 туваасан хэсэг маань. Тэгэхээр би энийгээ 4 хуваагаад үзэх юм бол нийтдээ 50 бүхэл 124 см квадрат. Тэгэхээр нийт талбайгаас одоо энэ 4-1 хэсэг буюу 50 бүхэл 124 хасаад өгчин гэсэн. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр 64-өөс хасах нь 50 бүхэл 124-ийг хасаад өгнө. За ингээд үзэх юм бол энэ хэсэг 76 гарan нэгийг зээлцэнхээр 13 бүхэл 176 см квадрат буюу г хариулт гарч ирж байна. 14 дахь бодлогын хувьд сарны, наран, саран 3 тус бүрд өөр хэмжээний мөнгө байсан. Наранд байгаа мөнгөний хэмжээ. Наранд байгаа мөнгөний хэмжээ нь сарны болон сарангийн нийт мөнгөний хэмжээтэй тэнцүү юм байна. Харин саранд саранд болохоор сарнагийн нийт мөнгө болон нарангийн мөнгөний хагасын нийлүүлсэнтэй тэнцүү гэж. За тэгэнгүүт сарнайд 14,000 төгрөг байсан бол наранд хэдэн төгрөг байсан бэ гэнэ. За тэгэхээр би ингээд нөхцлөө бичиж үзье. Сарнай, наран, саран 3. Ямар ч байсан нарангийн мөнгөний хагас гэхээр нарангийн мөнгө бол 2 хуваагддаг байх ёстой учраас би энийг 2 хэсэг гэд үзчихье. За сарнайд болохоор 14,000 төгрөг байгаа. Саранд болохоор яасан бэ гэхээр сарнайгийн нийт болон 14 болон нарангийн хагас гэхээр наран ч 2 хэсэг юм чи хагас нь тэр 1 хэсэг болчихдаг гэсэн. Иймтэй тэнцүү байсан. За тэгэнгүүт анхныхаа нөхцөлийг бид нэр ашиглаад яах гэж байгаа вэ гэхээр наранд байгаа мөнгөний хэмжээ гэсэн. Наранд байгаа мөнгөний хэмжээ 2 хэсэг. Тэр нь юутай тэнцүү юм бэ гэхээр нөгөө сарнай болон сарангийн мөнгөтэй тэнцүү гэсэн. Тэгэхээр сарнай маань өөрөө 14,000 төгрөгтэй. Түүн дээр сарангийн мөнгөийг нэмэхээр 14,000 дээр нэмэх нь 1 хэсэг. За одоо эндээс хэдүүлээ 1 хэсгээ нөгөө талд гаргачээ гэх юм бол 2 хэсгээс 1 хэсгийг хасна. Харин 14,000 дээр 14,000-ыг нэмэхээр 28,000 төгрөг болно. 2 хэсгээс 1 хэсгийг хасах юм бол 1 хэсэг нь 28,000 төгрөгтэй тэнцүү байжээ гэсэн үг. За гэтэл наранд хэдэн төгрөг байгаа байсан бэ гэсэн. Тэгэхээр 1 хэсэг нь 28 юм чинь наранд 2 хэсэг мөнгө байсан. Тэгэхээр 2-ыг 18,000-аар үржүүлэхээр наранд 28,000 шүү. Үржүүлэхээр нийтдээ 56,000 төгрөг бол байжээ. Ингээ Б хариулт авах нь.